Эрхэм сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн давгаас басан гаргийн 19 цагаас хүргэж байгаа үзэл бодлон цэгцтэй үг яриа оновчтой оройтой 2-2-5 нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 18-ны басан гаргийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Toyota Top Motors төвд 5-7 оног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солилгоо ихэлсэн байна. Мөн Max Clean брэнд супер хонжиртой худалдаагаараа хамтран ажиллаж байна. За таны ангийнхаа өвчин мэндийг хүргэе. За өнөөдөр бол түүх бараг зохиод учраас түүх ангийнхаа да тийм. Гошин шогийн болт гэмтөө. За ингээд хамгийн ихэнд холбогдсон сонсогч тухайн багта нэр өгн мөөрхөн хочийг хэлж орж ирнэ. За эфирийн шууд утсан холбогдох та радиогоо унтраагаад спикер чихвчээ унтраагаад өөртөө орж ирдэг. За тэгээд 5 дахь өдөр түүх зохиодог учраас хийсвэрлэн сэтгэдэг. Ямар нэгэн байдлаар бодит байдалтай ямар ч хамаагүй байдаг. Би тийм олон нөхөргөө арич юм олон хаягдаагүй. Тий. Гэх мэтчлэн учраас зүгээр л гоё хөвгөлтэй цагийг тийм хөвгөлтэй байдлаар л өнгөрөөдөг шүү гэдгийг хэлье тийм ээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт ч одоо өстэй навс хаягдлаа шүү дээ. Нилээ үзлээ бас тий. Та өнгөрсөн 7 хоногт яалаа. Видкодыг нусаа идсэн юмтай хамт байлуу яалаа. Яалаа нэр нэг тиймэрхэн болоод шүү дээ. Нэг хүлдсэн нусаа гоожулчаад гадаа ирчээд хүлдэн ундааныхаа талыг өгөхгүй дээ. Бидэд ирчээ сэтгэл байгаа шүү дээ. Намайг бас хаяхгүй байгаа юм. Тэгж. За ихний сонсогч. Байна уу? Байна уу? Байна. Арамин. Яг ярьсан муу үнийг яг тэр наса идсэн амагийн супермен байна. Мууж болохоо шүү дээ. Яг нусаа идсэн ингээ яриа ажилласан чи ороод ирэх юм та. Яг авч юм да. Өөр нуснуудаа цэвэрлээд гоё. Одоо гайгүй юу? Одоо өнгө орцсон уу тий? Нэг харах юм уу? Би чи ажлын гадаа ирвэл ядаж нэг юу ягаараа бүтэн ундаатаа зогсож байгаарэ ой. Тал ундам. За супермен амиг ч багтарсан багтаа нэр өгөөрэй. За өнөшгөө бас л шудраг бүлэг. Шудраг бүлэгээ. Би одоо нийлцэн супермен болоод нисэн байж байгаа юм шүү дээ. Супермен зохиогох хүссэн түүх байгаа юу өөрт ч юм. Надтай нийлж зохиомор байгаа. За яг тийм санал алгаа. За. Хэлээчлээ. За. Та нарын шипийг сонсъё да. За тэгээ. За тэгвэл гадаадад бизнес эрхэлсэн хөгжилтэй түүх зохиох нэ. Бизнес эрхлэн тий. Хоёул бизнес. Одоо нөгөө хайр дурлаа болцоо угаас болохгүй юм байна. Би аваад явчих л та. Солихгүй шүү. За суперменийг аваа явчих. Манай хүн чинь бас нисч мэдтгэн штэ. Онгоц монгосны зардал мардал бас гай. Норон дээр суугаал. Би нусаа гоожолоод явж явах юм шиг байгаа. За битээр нөгөө 100 болцсон. Манай хүн чинь өнгө мөнгөөрөө цэмбигээд аяйгаа айтаахан болцсон. Тэгэхээр за хамт байдаа гэж шийдээд битээр гадагшаа хуруулсан. Тэгээ ойрхон энэ юу 90 л гарлаа. 90 л явах шийдлээ. За тэгээд 90 дээр очиод эхний хугацаанд нэг жоохон хогт үгээд. Ямар гэж. Гү чи яга хогт үгээд байгаа би. Хоёул бизнес хийх ёстой шүү дээ. Шамтхан хоёлаа бараануудаа эхлээд авчихсан шүү дээ. Хоёр яаны бараа. Тий 5 могийн бараа аваад 20 он зачих гал тий. Тэгээд тэрийгэ битээр чинь 90-ээс хамгуута юун дээр зарж байгаа байхгүй юу? Яг хил дээр очиод нөгөө дэлгээл газар тавьж. Тий сайхан тавьж байгаа нэг модцод ихэнх тойрноос хог янз юм цуглуулж тавьж байгаа тийм тавьцаараа. Нөгөө ингээд лангуугаа хийсэн юм аа. Би ч одоо нэг л тийм гал түлх гэж байгаа юм шиг нэгдэг сонсогдлоо сая. Манай анчи ер нь юмхнаар юм ээжих гэдэг юм аа. Тийм ээ. Бас ийм дүүтэй үү? Дүүтэй. Тэгээ баглаа бод хаягтай хайрцагны болон гівдлээл нийлүүлээ шүү дээ. Тэр их сонирхолтой лангуу болох нэ. Хүчтэйгээс алхиж хийсгээр лангуу болж байгаа юм л та. Гадаа байх юм даа. Гадаа. Би тэр хилэн гадаа зогсож байгаа. Хил дээр. Бас нэг яар цандарсан хүмүүс нойтон салпидаг малпидахынтэй бас зарж байгаа шүү дээ. Оймс момс. Би чинь гівлгийн хуудаар хулгай хийж чадсан шүү дээ. Энд дээр заяа гэж. Догоо чи догоо наадхаа энэ төмнөд зарлж болохгүй. Тэгээд нэр ашиглахгүй лөө. Ашиглахгүй бастай байна. За тийм нэстэл болох юм байна. Тий балаа юм байна. Тэгвэл яахтай нэг булаагаад илгээд. Хагас ус хил амаараа нэг ойлголцоол нэг болонгаас нэг модны шилтэх явцаа нийлүүлээд нэг лангуу шиг юм босгоол. Тийм битэрийнхэн баяжих юм зүгээр л бизнес хийх юм уу? Ер нь бол хөгтөө юм жоохон бүтлгүүцсэн дүүл. За тэгэл нөгөө энэ тэндээс эвлүүлж ирсэн нөгөө лангуугийн тавиал би дээр нөгөө нэг салпидаг өдөө амс илүүдөө дэлгүүрний осор мосроо өрөөл ингээл зогсож исэн чи яг нөгөө богооны явах цагаар л манайхаас тэндээс бужигнаал ирж шүү.
За ийчтэй нэг тийг нь даландуулал цонхлон гүүгээл ойртож ирсэн л гүүж ойртгүйгээл. Ами байжгаараа би зараацгыг. Тэгээд гүүгээл очих юм аа. Тэгсэн чинь нөгөө богонолгоо яарж байгаа хүмүүс чи ямар юмдаа битүүрээс юм авах вэ? Тэгээд ч угаасаа ирээнээс Монгол руу буцаж байгаа хүмүүс ирээний юм битүүрийг авахгүй шүү дээ. Тий, алхасаад нөгөө хямдхан тал мал ундаануудыг бидний тойрч худалдаж аваад. Битүүрээс түүсэн нөгөө ууж идэх юм юу ч аваагүй. Уул нь шингийн юм зарах хэрэгтэй юм билээ. Буруу юм зарж авахгүй тэнд. Хоёлаа дандаа иддгүү бараа зарцсан чинь бүтлгүүтэй. Нөгөөдөр чинь тойрч нөгөө ундаа мундаа самар мамар бэлэн гойм авчгүйгээд. Тэгсэн. Тэгэл яасын нөгөө нэг актер салхин гараал нөгөө нэг үрцэн байсан лангуу маань нурж унаал тэгээ хитэн амьс майсан талын нэгт харж хийсэй л хэвээр хөвгтэй юм болж байгаа юм чи тэрүүгээр. Тий өрөөсөн ч амьс нь олдохгүй богооны юм уу. Ямар өрөвдөлтөй түүх ч өөр уйлахнаа та чи яасан юм бэ? Энэ үнтэй би нэг айтайхан байх заяа байл болно шүү дээ энэ чинь бизнес дээр. Юу нэг байхгүй биш үү дээ. Ямар сандалын чи хог түгүүд унлаа шүү дээ. Учир зүг. Түлхүүрийн зүйлт мүлтүүд нь бас тал нь үлдчихжээ бас хөрх юм. Тийм. Тэгээ тэрийг нь би хийсэн. Гөвөө бас хоёлаа. Гартан бариулж байгаа. Чи энэ богоныг голоор явчихсаар гин. Яасан гэж. Тэгэл нөгөө маань 13-нд 17 хүрний осор игээл богоны голоор яваад аваа өөрхөн зарсан бас. Тийм бас хөөхөн тэрэнд нөгөө юу лээ панда манда толгойтой юмнууд байлгүй лүү. Тэгсэн. Тийм. Бас хөөхөн тэрийн хотлоо панаалтад зараал нэг. Тэгэл бид төр ч нөгөө тий. Билетгүй нөгөө туулаачлаа суудсан болохоор хөөгдөл нэг богоноос нөгөө богонлоо. Тэгэл бас хөөхөн 5 төгрөгтэй бос. Би ч атаа нөгөө багтаа үр монголчуудаа найзалж ирсэн. Багсах хэлээр ингээл хятад монголчуудад зараалаа. Жохоо бонус олсон. Алсан. Овоо эдэн төгрөгтэй болсон. Та бонус олсон юу? Энэ надад өгөөгүй. Бодол бүтэн ундаал өгөхгүй. Тэр бонус нь тал ундаал олдсон шүү дээ. Тэр ямар юмны хог зарж байгаа юм чи. Тал ундаа ахиад өгөх юм уу? Чи үгүй хоёлаа худалдаж авсан байхгүй юу? Ашгаараа тал ундаал авч байгаа юм яа зэрэг цааш. Яасан юм бэ? Бизнес босоод юм нураад байгаа юм. Юу өстэй. Энэ өөрөвчгүй бүр нэрээ. Энэ бүтэхгүй. Энэ суперментэй юм нийлж хиймээргүй юм биш үү дээ. Хамгийн сайн хийж чаддаг юм чи юу байна өөй? Юу? Хулгаал гэж. Гэрлийн хурдаар хулгай хийлгээсэн шүү дээ. Ерөөсө буруу цаа би нөхөртөө нээлсэн байгаа байхгүй юу? Давгүй сайхан хийждэг юм чи юу байна хөө? Хоёлаа сая оосроо зараад бас хөөх мөнгө олсон шүү дээ. Тэргүүрээ тал ундаа авч явах чинь сүүрсэн гэдэг юм. Тийм ээ. За босцсон юм байна. Амьдрал босноо одоо эндээс ингээл ирээн мөрөө явал та өдөр очино. Тэгээрээ. Манай хоёр тэр нөгөө бараага тоос мос гөвцсөн. Тэгэл зогсож явах бах. Нөгөө хил дээр байгаа шүү заяа. Хэлий. Тий, нөгөө хайрцаг марцгаа бас арай гайгүй бүтэн юм олж ирээд бас тавьчихсан тий. Тийм үү. Аав шиг мороогоо тавьчихсан. Аав шиг морооцоо хайрцагныхаа дуруу. Тий, дээрээ нэг юм юм уу тавьчихсан тийм нэг юм сарвч ч юм утгагүй. Хулгай хэд мэдвшвэ. Тий, ингээд нар мардсаад. Гахааны уутны дасахаа масахаар нийлүүлээ тэгээд нэг юм сарвч шиг зүйл хийцэн тий. Бас гарын дүүтэй мөө бод. Тэг гинэ би тийл гэгээсэн. Их юу шиг гэж одоо бараа дээшлээд бас оосорноосоо дээшлээ тий бас өөрхөн машины өнөртүүлэгч юм цуулаад. Тий. Тэгээ тэрийг зундаа энэ дүүгжил дундуур яваад энд заарал өхөөдөн болохоор тэндээ зар чинь бас болдго юм аа бизнес шүү дээ энэ юм бас. Тэгээд ч бас гайгүй тэгээд бас нэг 3 дугуйт авсан шүү дээ бас. Тэгсэн. Нөгөө ухрахлаар нөгөө хиттаар ирдэг. Тий. 3 дугуйт. Ухрахаараа ингээд хятадаар яриад байдаг. Ухах гэсэн хулгай хийж байгаа. Хийгээгүй би ч зөв зам руу оруулах гэдэг айгүй хичээж байгаа. За. Гайгүй үстэй хөө сүүлд юм аваагүй үстэй. Авах штэ. Хоёлаа ч одоо их шудраг явж байгаа штэ. Би гүрийгээл байгаа. Яа зэвэргүй ч дээ. Гүрийгээл байгаа юу. Йоо. За нэг босноо. Энд чинь тэгээд нэг хаяа оймсны өрөөс ингээд ирэлнүүлж унтаал аргалаа гаалтай болгоо ихгүй гэдэг. За сайн байсан болж энэ давгүй. Хичээж байгаа манайх айгүй хичээж байгаа. Амьдралын төлөө зүтгэж байгаа. Бид нар босгоно амьдралаа. Тий, тэгж босгох шүү дээ. 3 дугуйтаар бас явж байгаа гэдэг. Хизээ босгох юм бэ амьдрал. Хизээ нэг зүйл босгох уу? Одоо тэгээд эхний 3 дугуйтаас нөгөө наран туулалтай ажилладаг нөхдүүд лөө бас үнийн нөсгөө зарцсан шүү дээ. Хоёр дахь хоёлоо унж байгаа. Тэгэл гэдэг юм аа. Одоо дуусгая. Дундын опшнтай 3 дугуйт авцсан байна. Сайжруулаа л унаад ирээ офтвер гайгүй болгож юм.
Зүгээр. Сайхан Фильтр манай. боттой бас хөөхөн 3 дугуйтай болсон. Гэрэл мэлтэй дуу муу. Сайжраа тий. Тийм. За Нэг жойлаа нөгөө уран жоохон тиймэрхүү комиссийн маягийн хувцас авдаг гэсэн одоо бас шин минь дүү. За бүр амьдрал бүр шалаар нэг болоод байгаа энэ дэр. болж болгоод байгаа байна. Йоо, яатар чи амьдрал өө. Яаж амьдруулад байгаа юм бэ намайг? Жаргаана гэж авч суугаагүй юм уу? Хоёлаа юу яа дөө тэгвэл нөгөө H&M ядаж хөлбөрийн өмсдөө штэ тий. H&M брэнд тий. Тэгээ дөөр амтлын H&M ядаж өргийн өмсөж болохгүй мүү? авна штэ. Одоо илүү хоёлаа уран дугуйд муудахаа бизнесийг жоохон томруулъя. Ой өөдрөглөө манай. Авнаал босноо амьдралыг босгоноо л гэдэг. Энэ одоо миний нөгөө чадварыг гаргачих юм бол би нөгөө супер хурдтаараа өгнө бол. Нөгөө чадвар аяг онцгүй чадвараа. Тэр дэмээ явах. Тэрийг хумсан дээр. За холбогдсон баярлалаа Супермен. Орой сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. Нэг бүтэн ундаатай ирээрээ чи юм. Оо тэгээ. За. Энэ удаад жоохон ганц л болгоцсон нэг үг шүү дээ. Өөрөө болохгүй өнөө тэнтэс. За орой сайхан өнгөрүүлээрээ. За баярлалаа. За. Супермений туйлын хүсэл супермаркет нээх гэсэн байна. За баарг л дөө. Тийм л юм уу даа тийм. Мэдгүй энэ амьдралаас их чинь бол эйгүй вэ нөө юм. Босхоо гэдэг л байна. Оломолоо сарлаа явчихлаа. За Toyota Top Motors 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солгоо ихэлсэн байна. Тэгэхээр Toyota-гийн аль бисний дэлгэр Top Motors төвд бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгөөний тосоо солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлгийг эзэн болох боломжтой болжээ. За 5 сарын 7-ны дуустал үргэлжлэх юм байна. Тэгээ 80 маань нийт ерөнхийдөө 5-7 хоног үргэлжлэн гэсэн үг. Гарын бэлэг нь тос солиулсан үйлчлүүлэгч бүрт олгох юм. Тэгээд 7 хоног болгон өөр төрөл байх юм билээ. Бэлэг нь өөрөө нэг гэсэн үг. Жишээлх юм бол 7 хоногт 11 цагаас өмнө тос солиулах цаг захиалсан үйлчлүүлэгч бүрт өглөөний цай буюу кофе сэндвич өгнө. За дараагийн 7 хоногт нь үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрт автомашины шил арчиж биелэлэн гэх мэтчлэн янз байгаа юм билээ. Гэхдээ гол нь гарын бэлгүүд нь тухайн заасан 7 хоногт л хүчинтэй. Тэгээд нөхөн авах боломжгүй юм байлээ шүү. Дараа нь очичоод кофе сэндвич нэхэд гэж болохгүй. Авахгүй чадаад тэрийг авахгүй болохгүй гэсэн үг шүү дээ. За топ бэлгийг тухайн 7 хоног үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээ санамсаргүй байдлаар рандомор шалгаруулах юм. Zoico Flow цахилгаан үсгээр Анжин брендийн аяны бүтээгдэхүүн премиумын эрхийн бичиг гэх мэт 1 сая төгрөг хүртэлгүн бүхийн бэлгүүдээс олгоно. Тэгээд 7 хоног бүрийн гарын бэлэг болон топ бэлгүүдийн мэдээллийг Toyota Top Motors Facebook хуудасаар зарлагдаад ингэ явах учраас дагаад бас мэдээлэл аваарай. Холбогд хуудасны дугаар 77 77 80 97 77 80 гэсэн дугаарлаа холбогдорой. Баярлалаа хамтран ажилласан Toyota Top Motors төвд 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солгоын эхэлсэн байна. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Бинөө. Орой минь Хин холбогдсон бай. Танаа л хүн юм шиг Ах байна. уу. Миний бүр хоолой бүр цаашаа ороод шүү. За ханхүү минь наддаа ирлээ. Ирлээ. Тэглээ. За багта ямар нэр өгөх вэ? Багтаа юу. Одоо ирж байгаа цаг 100 цаг гэдэг чи юу. За 100 цаг. За түүх зохиоход бэлнэ үү? За би. Яг ингэн за та хоёр. За яг санийх шиг 8 хийх гэж уул нь явж байгаа юм. За гэтээ хаанаас хаашаа юу зөөх хийж мэдгүй заяа. Тэгээд баахан нэг төрлийн нэг бараа шахацсан, гарцсан заяа. Явж хагаад хил дээрээс тэр баахан бараатаа буцаагцсан түүх заяа. Буцаагцсан. Авч гарч чадахгүй. Тэгээд тэрийг яг тэндээ одоо борлуулахаас өөр арга байхгүй. За. За хоёул бизнесээ эрхлэхгүй ханхуу бэлнэ. Битэрийн бизнес бол явсангүй хоёр ахир явах нь. Би нэг юу яалаа. Энэ хүмүүний нөхөр охин бизнес хамдарч явах юм одоо. Нөхөртөө л одоо гахаач ирээ явж байгаа байлгүй тий. За. Би нэг ханхуу гэдэг нэртэй гоё залуутай суусан юм аа. Тэгээд манай хүн чинь гахаач ирэхтэй айгуу сайн. Тэгээ бид хоёр чи хаашаа бизнес эрхлэх вэ ханхуу? Гоёж. Юу Бээжингээс Гуанжуу ороод. За. Тэгээ Гуанжуу ороо. Тэгээ бид хоёр чи нөгөө юу яалаа? Манай хүн кантараар усчихгүй ч кантартай бид хоёр юу яагаад зарах гэж лийцэн юм да тэрийг. Гаргацсан ч юу нулимс асууруулагч аваад тэр. Манай хүн чи аюултай чанцаа минь цөвүүн цаг чи юу мэдэхгүй байна. Одоо энэ нулимс асууруулагч чинь одоо л тренд болж байгаа гэл тэгэхээр би чи нөхөртөө итгэл хоёр кантнаар нулимс асууруулагч авчлаа. Тэгээд тэгсэн чи тэр чинь бас хугацаатай байдаг юм ямар тааш хоёр кантнарыг аваад бид хоёр наашгаа Монгол руу оруулж ирэх гээд зүтгэлээ. Зүтгээд 90-ээр гайлар хугацаанд дууссан гэд. Тийм тэгэхээр дам дамаа тэр нь дотроо бас нэг л өөр юмтай юм аа. Нулимс асууруулж биш юм аа.
Хойл бус бараа юм уу? Би яг санамсаргүй энэ ханхуу руу яг ашиглаж үзээ гэж одоо цацсан уйлахгүй байгаа би гайхаад чи яг уйлахгүй ч нулимс асруулж биш юм уу гэсэн чи хайраа юу ус цацаад байгаа юм бэ гэж гайхаж юу яриад байгаа юм бэ гэсэн чи битүүр битүү усыг уулцсан байхгүй. Би яг зарим нь жигэн ус асруулах гэж. Нулимс асруулж юм уу бэ? Ус бол хоожолно. Нулимс асруулж зарим нь бол ингээ холио уулцсан байгаа байхгүй. Тий. Холигдуулсан юм байна шүү. Холигдуулсан. Тэгвэл би ялуу чацаг орхоо цаашаа газ илүү онгоцоор нэсээр гонжод руу буугаад нөгөө нэг хятадтайгаа жоохон тур тааръя гэдэг. Тий. Энэ маа тий энэ тэнд юм авч чадахгүй хооронд би 2 кантинартайгаа үлдчихэж байгаа байхгүй хэл дээр. Тэгээ яг тэр 2 кантинартай юм бас зарна штэ зарахгүй болохгүй гэж би чи эхнээс нь эхлээл тэр нөгөө хилийн ажилтнууд руу энэ хараа энэ нулимс асуулт та нар хэлээр хүмүүс орж ирлээ шууд ойлуулна гэж би чи сурталчлаа зарах гэсэн нөгөө үед чинь тамаг тоохгүй юм. Би тэгэхээр хэлээр орж гарч байгаа хүмүүст хэллээ одоо ер нь цөвөн цагаа ер нь жоох нүдэнд хөөд хүмүүс их өсөө. Юм хүмүүс хаяа цацчихвэл зүгээр гэдэг гэсэн чинь яхав ганц 2 ширхгийг л зарлаг 2 кантинараасаа. Ганц ширхгийг зарвал тэгэл ерөнхийдөө тэгэл тапурхан цааш юм бэ тэгээд нэг 50-50%-аар олж аваад тэгэл Энэ танаа ханхууг энэ суперментэй нийлүүлчих үү яах вэ? Өөрийг нэг тэрэгний дугуйнууд биш. За манай хайрч бас 50% авч ирж байгаа шүү. Ундаа 2 ширхгийг авчин суперменийг бодвол. Өөр мөрө хошоо мошоо хөргөөгүй надад чи талыг чижгүү гэдэг. Тэгээ 50% тагаа ирсэн үү ханхуу? Тэгсэн 50% тагаа л ирсэн. Хаа шахчваа наад баахан хугацаад орсон юм. Тэгээд хятадууд нь ажиллаад болоор нь устаа нулимс асруулж өгчихгүй юу? Тэгээ би чи ханхуу нүүрс ихтэй яг нөгөө ориг бараагаа хийчихэд гол үсгээр авчиж хөлтний устаа бараа хийгээд тийм бидгүй гайлаар баригдаад Тэгээ би чи нөгөө тэр хэдийгээ ялгаж авч гарах гэдэг одоо хин дээр туршгүй ангуу дээр л туршин шүү дээ. Ойлуулах гэдэг. Ингээд цацгаар уйлуул зөв зүүн тишээ уйлахгүй бол баруун тишээ гээл манай хүн сүулдэ нүд мүдэн жоохон улаагаад жоохон юугаар сохорлоо наа үн. Тэгээд би чинь аана их чигээ дуудаа. Та нэг хил дээр ирэн байгаа нөхөр яхаас нөгөөдгөө тохиололоо чигч нэг байртай байхад бараагаа ялгах хэрэгтэй байна. Оргийн бол оруулна гэдэг наа хэлгээр хуурамчийг оруулахгүй гэдэг наа биш тэрээр хүн хэлсэн. Тэгээ нэг суперменийгээ дагуулаад очиж шүү дээ. Хөлхийг өгөж явуулаад талыг нь чанцаад өгөж явуулаад хөлх бараагаа би чааш нь тээвэрлээл тэгээд буцаад чанцаад ирсэн да. Тэ ирсэн. Хөрж унаад байгаа чи дундаас юм босч байгүйстэй яагаад хөрсөн биш үү баг. Тэгэл нэг 2 нүдгүй юм дагуулаад явгана шүү дээ. Ойлоо улаанаараа иргэсэн 2. Яа баагаад өөрчлөлтөнд орсон тий. Тэгэл одоо бит хоёр чинь сайхан амьдрах уу гэж яг үлээ бид нас таамрах уу яг үлээ бит хоёр бургой яриг тэгсгээд барааныхаа очрог л авсан. Тэгсгээд нэг бургой сайхан амьдрын шүү дээ. Хоёр кантер бараа. Сэтгэл нь сайхан. Ямар юм аа? Хоёр нугс юу вэ? Дахиад 2 кантер байх юм уу? Нугой нэ гэсэн. Нугой хийнэ гэнэ үү? Нуглаа зарах юм уу? Оо тийч тамтахгүй шүү дээ. Юу сая хоёулаа буцаагаад дуусч байгаа юм уу? Ахиад 2 кантер чирээд ингэ тэр заасан мөнгөөрөө дахиад аваад ирсэн байж тээ дахиад хүү чи юу яриад байгаа юм бэ? Саяхан наатаж арайгч талд оруулаа гэсэн юу? Дахиад 2 кантер нух хийнэ гэсэн чирсэн. Энэ удаад нь дан өрөөсөн гутал авчихсан тэр минь. Тэгэл би чинь энэ удаад одоо яг яаж зарах вэ гэж би бодож байгаа байхгүй би. Сүүлээд өрөөсөн гутал тренд болж байгаа. 2 өөр гутлаа. Тэ 2 өөр гутлаад яаж зармаар юм бэ өөр нь одоо. Тэр тийм бахаа энэ хөрж унаадсан бараа авсан. Эмэл юм хийсэн. Яг та өнгөн өөрөө. Нэг хүлээ 25 оны бэрэн тэгэл хусаа ийс. Тэрэн тэгэж. Сэтгэлэн сайхан юм да бас брэнд л гэж тий. Гуанжоу гэдэг юм гоё ичгтэй тий. Мэдээ энэ хингихвэ одоо. Хоёлаа ард нь Чайнагийн дараа Турк мөрөхгүй ядаж. Ямар хэцүү иргөө наач тоо. Айгу нөхөр заяах юм ирсэн. Зараа дууссан. Хаа зараа дуусаагүй мүү. 2 кантер мавд тавьчаад юу нэг зараагүй ягаа биш үү сая. Юу намайг зар гэдэг юм. Зараа шүү. Энэ ингээ буруу авчирчаад намайг ингээ нүүрэнд тавьчихдаг байхгүй. Би тэгэл тэргээр хүн нулимсыг асгуулаад өрөөсөө гутлаачгүй гэж ямар хэцүү намайг зар гэдэг юм. Тэгвэл тэнд манай ягч нэг нурж унах гэж байгаа. Яа ойлаа.
амьдрал өөр ямар хэцүү юм. Нуур жанах чагаал анхун дээр нусаа гоожс нөхөртөө гэж. Чи тэнд нөлөөсөө гоожс нөхөртөө өөрөөсөн голтой. Эсвэл нэрээ ямар хэцүү нөхрүүдтэй юм. Яа юу н байлия. Энэ амьдрал өдлөхгүй. Хоёлаа одоо юм бараа мараа Өөдөө би хэлсэн ш манай хүн сэтгэл сайхантай гэж. Аамигаа авч өгнө гэсэн юу гэсэн бэ сая? Аамын бүр тэрийг бүр доош хийсэгээ таах. би яг адилхан амьдралтай. Хүний ихнийг авч өгч байгаа юм болов уу гэлтэй. Манай супермен чамаас нэг ялгараа дээр чиг хараад авах юм алга хөө. Манай өөр айгүй өөдрөг. Манайх чи өдөр болно л гэдэг Гэж удаа дампуурсан сэтгэлээрээ сайхан явж ш та. Тэрээс. Йоо өстө бөтөхгүй нэрээ. За хангахгүй холбогдсон баярлаа. За баярлалаа. Сайхан өнгөрүүлээрээ. Бизнес хэлээд яах вэ? Ортондоо л байж их хөө. Тий. Зэрэг сайхан. За. Йоо өстө. Энийг Хөөх юм уу? сэтгэлэн сайхан юм аа. Буруу юм хийчихэд гүүж ирдэг гэдэг шээ тий. Баярлаад гүйчээ. Хамаг олсон ашгаараа баахан буруу юм авчин готс хөхөрч байл хайраа сайхан амьдрал босноо. Тэжээсээ би тэрийг зарах юм уу? Зарна шүү дээ. Чи гэдэг энэ стрессгээ болсон шалтгаантай байна. Тий энэ нөгөө ингээ удаан хамт байгаад хар сүултээ ингээд энэ маань угаасаа л иймэрхүү л хүнтэй гэдэг. Харин нөгөө гахаа хариулсан цаа гахаа хариулсагүй уура бардаг гэж. Хоёлаа ер нь ямар ч стрессгүй болох юм байна. Аргагүй. Чи амьдралын шаардлага болж юм болж. Цаа дараагийн зөвч байна уу? Байна уу? Арим дүргөө Хяа холбогдсон бай. борооны эзэн байна өө. Оо за. За борооны заамыг чи магт орсон. За. За билнэ. За бэлэн бэл. За ихч та мото ундаг шүү мотоцикл за ийм юу бүр юм айгүй гой бүсгүй за. Харли ундаг за. Тэгсэн энэ борооны эзэн гэдэг залуу таныг эргүүлээд За. тэгээд танд хоол хийж өгсөр байгаа та найрагдаа суусан дөө. Би одоо эргэтэйгүй юм ашаа юм. Манай хүн болохоор нэг хөөрхөн цайны газартай. За. Та яг нөгөө мототойгоо явж байгаа байнга орж уулздаг байхгүй. За ихэндээ тоохгүй. Тэгээ тоохгүй байж байгаа сүүлдээ манай хүн хоол хийх аргаараа найрсан дөө. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. Танаа хоолны газар хаана их вэ? Манай одоо хороолт. За хороололт. За одоо нөгөө уран дулаан цаг ирсэн нөгөө мотогоо гаргаж унахгүй бол нөгөө бүксний хорхоод харагдахгүй шүү дээ. Бүр ингээл гармаар санагдал. Тэгэл гараа ингээ явж исэн чинь би ч нөгөө дандаа эдгээр мотоциклийн бүлгэлийнхэнтэй нийлдэг бүлэг. Маа бүлэг хийж амар залуучууд байдаг байхгүй. Тийм сак мак өмсөн сахлан махалтай юм лаг үсмэстэй зэрлэг бие мэтэй залуучууд нийлдэг байхгүй. Тэгээ бид нөгөө нэг нийлж ингэж гадуур салхинд явж байгаад өрсөө тахаа нэг хоол идийгээ. Тэгээ хороолт явж ирсэн. Тэсний хөөхөн жижигхэн цайны газар байна. Тэгээ ороод үзсэн чинь тогооч ингээд их хөөхөн шавилгаан жижигхэн залуу тэргүүж хоол барьж шавилгаан залуу. Хоол барьж гүгөө сүт. Ямар хоол идэх вэ? Би бүр гараа гаргаж ирсэн. Өөртөө зориулж өөрөө ч орж идэх гэж баг мэдээд хоолоо хийгээд байж ялаа гэл. Үзэж хардаг байсан. Харин үзэж хардаг юм шиг байна. Энийг Үзэж хараагүй зүгээр өөрөө чи харангуутаа дурлж байгаа юм чинь. Тийм их ч ус мөс нь хийсэл гоё. Хийсэл улаан усаа намруулаад тэгэл тэнд чинь те нүүрэн бүрэн дээр шивээс ясчихсан энэ дэр. Нүүрэн дээр бүр аялахгүй их шиглээд байгаа юм. Ус нь хийх нэх өөр аялахгүй. их ч ус хийс яг гоо ардаас нүүрөөр. Яг манай хөгжим дараад явж байгаа. Их ёстой. Ард дүүнд уулцсан явж байгаа. Ус нь хийсэн ард нь үндэ би ингээл дууд уулцсан. Мамуна шиг. Яа, манай тайд даглаа ингэж игээд. Тэгээд орсон ч яста айгуу сэтгэлээсээ үйлчилж байна. Тэгэхээр бид хоорондоо яриад. За танаагаар ер нь дандаа ингэ орж ичнэ үнэн мөн амт нь бол тунд авгүй ингээл тэгж байна. Тэгэл нэг өдөр ахаал хоол идэхгээл орсон чил нэг юм зүрхэн хэлбэртэй будаа мудаа үгүй сүйд. Тэгэл энэ зүрхэн хэлбэртэй будааг өөрөөсөө орж ирнэгээл зориулж хийгээл тэгэл. Дээр нь ятаал говьчихсан. Тэгээд яжсэн чинь тооцоогоо хийхэд гүүгүй хэрэггүй би өөртөө сайн гэж сэтгэлээ илчлээд бүр та нэг ямар гоо тооцон дээр гүү өөрт чи сайн. Тий нэг 8000 төгрөг лээс юм да. Хийсэн. Би бүр гайхаад хүшээ чи зүгээр чи миний сонирхдаг залуу биш шүү дээ чи юу яриад байна би чи ингээ мотоцикл цэцэг лундлаг би мэдээ тэ чи энэ дагуулж явж байгаа нүдэд харж байгаа өстэй гэл тэглээ. Тэр хамаа алгаа одоо би зүгээр сэтгэлээ татаж чадахгүй байна. Тэгээ наа зэнэт шүү дээ. Чадахгүй тэр бол хамаач үгүй энэ гэж мэ.
Тэгэл нөгөө хоол нь үнэхээр гоё учраас зорж очиж бол хоол идэх хэвээрээ. Манай хүн нөгөө зүрхэн хэлбэртэй махсах болоо. Ирэх болгонд мото Тий, хийж өгдөг хэвээрээ. Тэгэл нэг өдрөө бас очлоо. Нэг мэдсэн чинь бид хоёр чинь бараг л хормоо их алгасан явд. Ямар хурд найрах процессыг алгасч байгаа. Тийм үү. Би нөгөө хоолнууд айгүй олон хоол идэх ёстой тий. Надад нэг тийм олон хоол өгөөгүй шууд найрах гэдэг ахын залуу. Тэгэл гарын олонд нь олцсон юм дөө. Тэгэл эмгтэн хүн чинь тэгээд хоол сайтай залуугаас бол үгүй шүү дээ. Үнэ. Тийм тэгэл энэ тэргээр би өөр зөндөө олон газруудаар хоол орж идэж үзсэн. Яг энэ манай залуугийн борооны үнийг идэг гарын хоолтой газар байхгүйсэн. Борооны эзэнгүү тэгэхээр хоолтой газар байхгүй нэгэл тэгэл бид хоёр чинь орой кино мөн үзээд. Тийм би моциклын гард үргүү чигээл үүрэл явдаг. Марг ховстуулсан гэж. Цөөхөн хүндээ цойв юм хийсэн. Энэ хоолндоо юм хийсэн юм уу? Тарин баринтай хийсэн болов уу? Будаа цацаал ирэхтэн. Гинт айгүй таалагдаад хэлсэн шүү дээ. Хүн чинь нэг харсан тавг залуу байна. Хүү тоогож байгаа хувцыг тайлаад өөр хувцыг нэг амандаа хоол игээл. Дайжгүй юм байна. Тий, хоёр халбагтаал хүч давгүй юм байна. Энэ залуу чинь моцикл унахыг зааж өгөх үсийн жохоо ургуулад биеийн жохоо өгчүүлж тун давгүй юм байна гэл. Буц. Тэгэл нөгөө манай их чи хардас нь шавилхан залуу нь харагдахгүй шүү дээ. Өөр өвчигээл Аами ганцаараа ирж ирэнгүүт хардас нь их чиг боо. манай хамтаа хаана. Тэгэл авч тавих юм ааш юм бэ. Йоо, барин нэрийн нүдэнд харагдчихлаа. Өө амар. Тэгэл хоолнд нь олсон юм доо. Одоо манай он чинь 4 хүүхдээ хараа гэртээ хоолоо хийж сууж байгаа шүү дээ. Эмээ хөө. Танаа хүн төрүүлсэн юм уу? Би моциклын онж тэндэг гэвэрэ манай угаалаа гэж гэртээ байж байгаа. Орой сайхан баяжтай зайч ярих уу? За тэгээд. Тийм, айгу амар штэ. Тий. Цувингаа дараалал баяжтай цай идэлчихгүй. Тийм, дээрээс нөгөө баяжтай цайг нь уух шүү. Зүгээр цув ийгээрэй. Цайг нь зүгээр шингийн уух юм. За. Баяртай жаргалтай байна оо сайхан. За баярлалаа. За баярлалаа. Аваа сандарч юм шиг түүх төхөхсөөс аваа. Сандарч байна. Оо юм болно. Сандарч. Хамаагүй нэг хөлсөх байж. Гэтэ нэрнгээсээ борооны эзэн гой хоол идэг бах тий. Харин тий. Хийнэ. Харин Би чигээ ингэж үлдээд байх. Нэг л гой хоол идэг залуу шиг санагдаад байна да. За баярлалаа. За баярлалаа тахын гол. За. Ингээд 2 жилийн дараа та хоёр суудсан баг. Ичээд сүйд манай хүн. Энэ хоолоо ажил дээр авчиж өгөөрэй хөө. Тэгвэл суу шүү. За хамтралчаа танилцуулаад өргөжлүүлье. Max Clean брэнд супер хонжортой худалдаа зарласан байна. За тэгэхээр Max Clean брендийн одоо угаалгын нутгнууд байдаг. Арьсан тарчлахгүй толбонд хүчтэй Max Clean брэнд Малайз улсад үйлдвэрлэгддэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг 99.9% бактери устгах нь толб барилгадаг орсны арилгаараа хэрэглэгчд хүргэдэг юм брэнд байгаа. За тэгээ Max Clean-ийн угаалгын нутаг нь дөрвөгч бодис агуулаагүй нэгтаршуулсан учраас одоо энгийн угаалгын нутагтай харьцуулахад усанд хурдан задардаг. Тэгээд бүрэн автомат машинд угаахдаа хувцастайгаа хамт хийж иргэлт юм байлаа. Тэгээ 99.9% бактерийг устгах нь өвсний толб, хоолны бүх одоо төрөлхийн толб байна. Цусны толб, нүүрний бүх төрлийн будад, Хэцүү шүү арилтгүй. дайрлуу тийм бэлхний толб, гүн бохирдсан бүх төрлийн бохирдлыг улам өргөө арилдаг. Тэгээд нөгөө хөөсрөл багтай юм байлээ. Ямар нэгэн тийм айхтар хурц өнөргүй. Энэ хөөсрөлт их болохоор загалдаад идэх тийм хувцас. Тийм. Тэгээ хамгийн гоё юм юу гэсэн чинь нөгөө нарны хит ягаан туянаас хамгаалдаг бүрхүүл үүсгэх юм билээ. Гандаадгүй хувцсны гандчаад байдаг штэ. За энгийн нутагнаас 60% илүү хэмнэлттэй 3.2 кг нутаг нь 120 албаг буюу 120 угаалт хийнэ гэсэн. За хаанаас авах юм бэ гэхээр худалдаалах цэг нь Наран Косметиксийн бөөний төвөд хуучин бөмбөр худалдааны төвийн Агийн 2 павильон дээр байрлаж байна. Мөн баялаг булаг худалдааны төв 2 давхарт нь Ярамгийн Food City худалдааны төвийн 3 давхарт нь Номин болон Имар супермаркетын бүх салбарууд болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр зах худалдааны төвүүдээс тус худалдаа авах боломжтой юм байна шүү. Холод хуудасны дугаар 80 2 55 85 75 тэг 7 47 77 гэсэн дугаар л холбогдорой. За сошиал аяг нь Max Clean Mongolia мөн Наран Cosmetics цэг имэн гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамт ажилласан Max Clean брэнд супер хонжортой худалдаа хамт ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу холбогдсон байх сонсогч юу? Байна. За орой минь. Хин холбогдсон. Арай мэд. Жигэр. Оо за. За жигүүр манай багт орсон. Түүх зохиоход бил нэ. Бэлээ. За Солонгос хүн шүү чи заяа. За. Чагаа яг Солонгос хүн. За тэгээ Солонгос нөгөө буудал ажиллаулдаг. Би юу за буудал за. Ажиллаулдаг. Тэгээд энэ жигүүр 3 сараар ирсэн. Ирээд нөгөө нэг
мөнгө мөргөө хамгийн маалтаад хүрх юм байна. Гуйсаар хагаад ажилд орсон заяа. Ажилд ороод нэг мэдсэн чи өглөө босч ирсэн чи жүгүр ингээ алга болсон байсан. Чи цалингийн өгөх гэсэн чи. За. Тэг хайсаар хагаад чи ингээд арай гэж цалингийн өгсөн чи маньхүү нөгөө буудалд үнгүй байдаг нөгөө кофе цаймаа байдаг штэ тий. Тэрийг аваад тэг чамааг өөрийн цагтаад мэдгэд ингээ хайгаад цухтагаад байсан төгцөө. Чи болохоо цалингийн өгөх гээд араас нь хөөгөөд байгаа гэсэн. За ойлгосноо. Жүгүр. За. За би чинь 10-аас солонгос хүн л дээ. Яас ийцээ байна. Солонгос ажиллаулдаг юм аа л гэх. Тий, солонгост тий. Би чи солонгос хүн солонгос буудал ажиллуулад. Тий, тэгээ амьдралаа босгож игээл нэг юм хөөрхөн далайн эргийн наанд буудал ажиллуулсан. Тэгсэн чинь ингээ Монголоос нэг юм залуу ирээл танаа буудал чи ажиллая гэхээр би за бас дайггүй хөөрхөн ажилдаа өгөх тох шиг байна. Ажиллуулъя гэж дуу. Ажиллууллаа. Тэгээд би нэг солонгос руу 3 сараар явах гоё буудал харагдаа. Тэгээ яаж юм болох вэ гэж бодсон. Манай ажилд орсон шүү дээ. Ажилд. Үйл явдлыг ярьж байгаа байхгүй юу? Ягаад айсан шалтгаанаа хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэл ядс гоё л ааштай хүн байна да. За ядс 1 сар ажиллаа. Цалин байдаг. Яагаад? За яг тэгсэн мөнгөний боломжгүй байгаа юм байл гэлээ. Цалин. Үгүй чи араас нь би цалин чинь бүр өгөөд байгаа шүү дээ. Энэ түүх дээр. Би одоо зүхтааж байгаа юм байна те. Одоо зүхтаах нь арай болоог байна. За эхлээд тэгвэл ингэчээ. Энэ залуу маань ажилд ороод манад чинь цэвэрлэгээ айгүй хөөрхөн ажил төрөлтөө. Гэхдээ нэг харц жоох эвгүй. Юм жоох гүйлгээтэй. Тий гүйлгээтэй. Хоол моол нөө бүпэ байдаг байхгүй маш нэг давхар. Тэрэн дээр л шалаа харчихдаа нүдгээ булангаар л махруу харцсан л зогсож. Би ч гайхаал энэ хүүхдүүд хөөрхөн томаах хоолнд идэх байгаа юм болов уу. Би ч уг нь тэр хүндээ л халамжлаад идэв гэсэн. Тэгсэн юу яалаа. 2 дахь сар болоо. Эхний сайхныхаа цалин нэлээ авсан шүү дээ. 2 дахь сард нас гайгүй ажиллачаар нэмэлт гэдэг бас нэг хөдөн нэмж өгөөд өгөх гэсэн чинь манай гинт өгөл алга болчих сургаггүй. Харин тийм ээ. Өглөө зүхтаас өчтөр болохгүй юм сонссон юм шиг байна. Тэгэл би гараал цагтаа угсаа хэл байхгүй. Чи хаана хантаа мэдтгөө. Цагтаагүй. Иргэдэр. Өндөө зогтож байгаа байхгүй юу? Яагаад таach уу? Харин нэг салгасаар нэг хүдээ салгасаар яриад ах шиг ялангуяа миний талаар л яриад байгаа. За тий. Би барах юм нэ би хүний 8-нд дарцсан уу яатсан уу? Би тэгсэн. Би нөгөө энэ хажуудлынхаа хоолны газараас нэг өхрийн мах гой тасцсан гой таслын шугаал нь хүзүүгэн ч гэсэн огтлон гэдэл би ч нөгөө айгүй нарийн ярина штэ тэр ч нөгөө. Би мах гэж ойлгохгүй. Тий. Фүүти би ингэж хүний гарч орлоо гэж. Бушуухан амиа утах юм. Тий. Жигүүрийг би нөгөө кугийг гэж дуудаад мах байхгүй солонгосоор би чинь яг энэ нөгөө махан дуртай мах нүднийхээ болгоо махараад дүүсэн бол манай энэ кугэл гэдэг дүүсэн чинь өөрийг ингэж удаад айгаад зугтчих. Тэгээ би чингөө энэ хүүхэд яагаад өглөө болоод ингээ алга болчих вэ нэ тэргээл нөгөө амтаас асуула. Тэгсэн чинь ингээ би хаан салгалцсан айгүй амар цонхойцсон царайтай гараа авчихсан шүү дээ. Цагтаа хаана вэ гэдэг Монголоор загдаа гэнэ нэг хүнийг хайгаадсан гээл тэгж байна. Би тэр гахын загдаа би солонгос юм мэдгүй ш загдаа гэж хэнийг хэлээд байгаа юм болоо. Манай хүн цагдаа магдаа гээл тэгээд манай буудлын руу орж ирж байна цагдаа магдаатай энэ нүдэнд хүүтэн ачмаг далд маруул амар солонгос хэлтэй болцсон заяа бүр хараад мараад иш мишэр ихэлсэн хараал үг хэлж мөгөөд энэ ачмаг далд орвол кил мил гэж байна. Ингэж үгээд тий наатаа гэж. Би чи гайхаад энэ хүүхчүүдээ яагаад нам ингэж байгаа юм болоо гэлээ. Тэгэхгүй энэ миний би харахгүй жил дээр мах гэдгийг нь ойлгоод ядс гараараа ингээл хүзүүрүүл цаад. Би яг 8-ыг алах юм байна. Энэ яагаад ч гоо хүний 8 юм байна. Энэ хүний бошуухан бариад аваа яв. Тэгэхээр би энэ хүүхэд юмтай надад цааш чимээ. Надад цааш яваа. Энэ бүргээр ойлгоцсон байхгүй. Тэг би гайхаад гүй чи би нөгөө солонгос гэдэггүй энэ хүүхэд ч одоо ингээд цалин малин бүлүүгээ авахгүй алга болчлоо гэд. Та нарт юу гэж хэлсэн бэ гэж мэдгүй Google Translator мах кил мил гэдсэн нэл. Тэгэхээр гайхаад энд юу яриад цагдаа нар маань сайн ойлгоогүй мартаж өгөөд ирсэн. Дагаал өрөөд ирсэн үү? Тий, тэгээ би чи энэ хүүхдийг одоо мөнгө төргөн үгүй мөнгө өгсөн чи энэ цагдаа нар чи эдний манад энэ авгаан талд орцсон байсан байна. Энэ хараа мөнгө өгөөд намайг авах гээд байгаа юм байна. Энэ бол хүний 8 байсан байна гэл намайг энэ ажмаа угаасаа айгүй муухай зэвүүн хүүхэн намайг далд оруулаад мөнгө төрг авах гэжсэн байна гэл тэгээ яриадсэн. Энэ хутлаа ярьчихад намайг энэ хутлаа мөнгөөр намайг энэ чааш наарлах гэдэг. Энэ нэг л хутлаа би нэг л наатай. Заавал чи шалгаад их. Цалин нээж өгөөд байгаа юм биш үү дээ?
цалин лав биш ээ. Тэгээ би ингээд алчмаад байхаар цагдаадаа хэллээ. Энэ нөгөө нэг хууль бусаар ажилтдаг шүү дээ. Одоо нутгруул буцаадаа мөнгө төгрөг нөгөө буцаа. Намайг сая ажимаа гэл надтай хамт байхдаа л ичээ анаа битүүпл гэдэг үсэн чинь. Одоо болохоор энэ ажимаа баг энэ эмэгнийг тонлог монлог гэ намайг тэгээд ахаа би. За ингээд нутаг уцаж байгаа юм даа өөр. Буцаадаа чамаагаа гэл. Тэгэл манай хүн чинь цагдаатай бүр сугталцал хөхрөөл гараа явсан шүү дээ. Амар гоё. Баярлалаа. Яг төв газар руугаа би явлаа гэдэг бодсон шүү. За нутгруугаа ингээд буцаад баярлал гэх. За ааштай ямар ч юм буцсан юм бэ? Цалин мө. Ятата цэцүү шүү. Тий. Тэгэхээр сая хүүхд тэгэхээр би ч одоо тэгээ буудлаа чи буудлын эзэн ич штэ. Тэгвэл нэг хөөхөн ах явуул дээ. Би ч харж яваад энийг л цааш нь болгочих гэдэг. За баярлалаа. За орой сайхан өнгөрөө. За. За өнөөдөр холбогдож төвх зохиос амттай байсан бүх сонсогчдоо баярлалаа. Энд хүргээр нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Ами, найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Toyota Top Motors төвд 575 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солихоо эхэлсэн байна. Мөн Max Glimmer-ийн супер хонжортой хөдөлтөөгөөр хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн шар шуурын нэвтрүүлгийг улаан сонсороо түр баяртай. Баярлалаа.